баялаг үтээж Монгол улсынхаа эдийн засагт орон нутгийнхаа эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа баялаг бүтээгч ургаачдынхаа нэрийн өмнөөс энэ өдрийн амар амгалан айлтан үндэслэе. За Эрдэнэ тотыг Эрдэнэт үйлдвэргүйгээд зөвлөх арга байхгүй. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийн цаашдын чиг хандлага ямар байгаа юм бэ? Өнөөдрийг хүртэл яг юу хийж бүтээч вэ гэдэг талаар бас та бүхэнд товчхон мэдээлэл өгье. За Эрдэнэт үйлдвэр 1973 онд хоёр улсын засгийн газрын хэлтээрээр байгуулагдсныг та бүхэн мэдж байгаа. Тухайн үед бүгд найрамд Монгол ард улс зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улс 50% эзэмшилтэйгээр Эрдэнэт үйлдвэрийг анх бүтээн байгуулж исэн. Бүтээн байгуулах гэрээ хэлцэл байгуулагдаж 1978 онд ашиглалтанд орж анхны баяжмлаа ачсан ийм түүхтэй. 1991 онд Монгол улсын эзэмшил 51% болж Оросын холбооны улсын хувь 49% болж Эрдэнэт үйлдвэр үндэсний үйлдвэрийн статустайгаар ажиллаж эхэлсэн. За 2016 онд та бүхэн мэдж байгаа Эрдэнэт үйлдвэр маань Монголын зэс корпорацтай хамтарсан 100 Монголын хувийн хэвшил төрийн хамтарсан үйлдвэрийн статусаар 2 жил гарan ажиллаад 2019 онд тодорхойлох юм бол 2019 оны 3 сараас 100% Монгол улсын төрийн өмчт үйлдвэрийн газар болсон. За 22 оноос Эрдэнэт үйлдвэр маань Эрдэс Монгол нэгдлийн харьяа компани болж Эрдэс Монголын нэгдлийн зэс металлын группийн бүрэлдэхүүнд ингээд ажиллаж байна. 2024 онд засгийн газрын 185 дугаар тогтоолоор зэсийн баяжмлыг хайлуулах үйлдвэр буюу зэс боловсруулах зохицолбор хязгаарлагдмал хариуцлагатай компаниг хажуудаа байгуулад ингээд ажиллаж байна. За өнгөрсөн хугацаанд Эрдэнэт үйлдвэр 5 удаа нөөцөө шинжилэн тогтоосон байдаг. Эрдэнэт үйлдвэрийн ажиллах урт хугацаанд сайн ажиллах үндсийн үндэс бол хөдрийн нөөц баялаг. За 72 оноос хойш 24 онд хамгийн сүүлд 24 онд өдрийнхээ нөөцийг шинжилэн баталсан. Саяхан болтол бас Эрдэнэт үйлдвэрийн нөөц баялаг бас дуусж байгаа. Одоо үйлдвэр богино хугацаанд ажиллана гэдэг ийм мэдээллүүд ард иргэдийн донд явдаг байсан. За 2019 онд төрийн өмчт үйлдвэрийн газар 100% төрийн өмчт үйлдвэрийн газар болсноос хойш Эрдэнэт үйлдвэр насжилтаа уртсахын тулд хөдрийн нөөц баялгаа нэмэгдүүлэхийн тулд геолог хайгуулынхаа зардалд тодорхой хэмжээний мөнгө тухайлах юм бол 30 орчим сая долларыг зарцуулж одоо үр дүн төрсөн байж байгаа. Хамгийн сүүлд 2024 онд нөөц баялгаа нэмэгдүүлж 3.4 тэрбум тонн хөдрийг илрүүлж Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөрөө баталгаажуулж энэ жил бид нар түүхэндээ хамгийн өндөр хүчин чадал буюу 40 сая тонн хөдөр боловсруулахаар төлөвлөж байгаа. Энэ 40 сая тонн хөдрөөр бодох юм бол өнөөдрөөс эхлээд цаашдаа 55 жил ажиллах хөдрийн нөөцөө баталгаажууллаа. За энэ бол баталгаатай тоо 2079 он хүртэл Эрдэнэт үйлдвэр одоогийн баталгаажсан хөдрийг 40 сая тонн өдөр боловсруулад 79 он хүртэл ажиллах нэ. За үүн дээр энэ өнгөрсөн одоо энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэр маань 1.1 тэрбум тонн хөдөр боловсруулж 6.8 сая тонн зэс 195.9 мянган тонн молибденыг гаргасан байна. Экспортод. Тэгэхээр саяны нэмэгдсэн хөдрээр бид нар цаашдаа 11.3 сая тонн зэсийг 538.2 мянган тонн молибденыг авахар төлөвлөж байна. За үүн дээр нэмэгдээд Эрдэнэт дотод Эрдэнэтийн овоо гэдэг бурхнаас хайрлсан их овоо маань
За та бүхэн энэ слайданд харж байна. Хужир, могоо, цагаанчуудууд Эрдэнэтийн аваа, оюут шанд гэдэг ийм бүлэг ордуудаас бүрддэг. Өнөөдрийн байдлаар Эрдэнэтийн аваа баруун хойд хэсэг, за төвийн орд гэдэг хоёр ордон дээр бид нар олборлолтыг явуулаад ашиглаад байж байна. Саяны миний хэлсэн 55 жилийн нөөцөөс гадна оюутын ордын наривчлсан хайгуулыг өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийгээд ингээд байж байна. Яг өнөөдрийн байдлаар батлагдаагүй байгаа боловч эрс соёлын мэргэжлийн зөвлөлөөр батлуулахаар бэлэн болж байгаа нөөц дахиад 10 жилээр сунах боломжтой байна. Цаашдаа могоо, цагаанчуудууд, хужирын ордуудын бүлэг ордууд дээр хайгуулын ажлаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. За Эрдэнэт үйлдвэр маань Монгол улсын хөгжилд оруулсан хувь нэмэр өндрөө гэдгийг та бүхэн мэдж байгаа. Гэхдээ өнгөрсөн 46 жилийн хугацаанд улсын нэгдсэн төсөвт 15.1 их найт төгрөгийг төвлөрүүлж сүүлийн үед Монгол улсын эдийн засгийн хөгжил Монгол улсын төсвийн байдал эрс өссөнтэй холбогдуулж төсөв бүрдүүлж байгаа хувь бол ойролцоогоор 10 орчим хувь байна. За 2003-аас 2024 онуудад 13 их найт төгрөг, одоо сүүлийн 20 жил гэсэн үг. 13 их найт төгрөг буюу 87.8% улсын төсөвт, 974.6 тэрбум төгрөг буюу 6.6%-ийг Орхон аймаг болон Булган аймгийнхаа орон нутгийн төсөвт, 825.3 тэрбум төгрөг буюу 5.6%-ийг нийгмийн даатгалын сан, за 0.2% буюу 27.8 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлсэн ийм тооцоололтой байна. За улсын төсөвт 1.4 их найт төгрөг, за орон нутгийн төсөвт 0.13 их найт төгрөгийг төвлөрүүлж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 6.3%-ийг эзэлж байна. За орон нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийн талаар бас нэг хоёр заагтай тоог бас та бүхэнд ойлгомжтойгоор хэлье гэж бодож байна. За бүгд найрамдах Монгол Ард улс гэж нэрлэдэг байсан социализмын цаг үед бол Монгол улсын эдийн засаг, тэр дундаа төсвийн орлого бол бага хэмжээнд байдаг байсан учраас Эрдэнэт үйлдвэрийн оруулж байгаа хувь нэмэр бол өндөр байсан. Нийт төсвийн орлогын 40 орчим хувийг бүрдүүлж ирсэн цаг үе бий. За үүнээс хойш өнөөдөр Монгол улсын төсөв өссөн тэлсэн энэ үед одоо дангаараа 10 орчим хувийг одоо бүрдүүлээд явж байна. Энэ хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн гаргаж байгаа эцсийн бүтээгдэхүүн бол буураагүй гэдгийг бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. За нөгөө талаар Эрдэнэт үйлдвэр Монгол улсын хэмжээнд бас бүтээн байгуулалтын болон цаг үеийн томоохон ажлуудад хөрөнгө оруулалтуудыг хийж шийдвэрлэж явах ёстой ийм үндсэн үүрэгтэй. За Эрдэнэт үйлдвэрийн үндсэн хувь эзэмшигч нь бол Монгол улсын засгийн газар. Та бүхэн мэдж байгаа 100% төрийн үйлдвэрийн газар болсон. За ингээд засгийн газрын шийдвэр тогтоолоор олон одоо ажлуудыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хийж хэрэгжүүлж байгаа. За тухайлан одоо ганц нэг жишээг ярих юм бол Монгол улс баялагын санг бүрдүүлж баялагын хувийг одоо Монгол улсын иргэн бүр хүртэх ёстой гэсэн үндсэн одоо энэ зарчмын дагуу өнгөрсөн 2024 онд баялагын сангийн хууль гарч нийтдээ Монгол улсын баялагын санд 24 онд 500 тэрбум төгрөг төвлөрсний 273 тэрбум төгрөгийн Эрдэнэт үйлдвэр төвлөрүүлсэн байна. За ковидын хүнд цаг үед дэлхийн нийт өндөр хөгжсөн орнууд сандарч уул уурхай болон үндэсний олон үйлдвэрүүд үе таалгаа барьж ингэж явах хүнд цаг үед Эрдэнэт үйлдвэр маань төрийн өмнө Монголын ард түмнийхээ өмнө төсвийн өмнө хүлээсэн үүргээ зогсолтгүйгээр биелүүлж 1.1 их найт төгрөгийг Монгол улсын иргэн бүрийн
тог цахилгаан, аж ахуйн нэгж бүрийн ус уур, хогны мөнгийг төлж за Монгол улсын хэмжээнд, дэлхийн хэмжээнд энэ аюулт цар тахал өвчнөөр 2 сая гаруй хүн амнасаа алдаж, Монгол улсын хэмжээнд 2000 гаруй хүн бас амнасаа алдаж, Эрдэнэ хотын хэмжээнд 50 гаруй хүн бас амнасаа алдсан ийм хүнд цаг үед Эрдэнэ төлөвлөрийн ур хайчин хамт олон зогсолтгүйгээр ажилласнаас гадна нэг ч ур хайчныхаа амь насыг энэ аюулт өвчнөд нэрвдүүлэхгүйгээр за энэ хүлээсэн үүргээ сайхан амжилттай даван туулж энэ амжилтуудыг гаргасныг бас ур хайчныхаа нэрийн өмнөөс хэлэхэд таатай байна. Эрдэнэ хотод нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг салбар бүрт хийж байгаагийн жишээг та бүхэн эндээс харж болно. Тухайлбал юм бол боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт гэх мэтлэн энэ слайдн дээр харагдж байгаа мөнгөн дөнгүүдээр хөрөнгө оруулалтын ажлуудыг хийж байна. За тухайлбал юм бол боловсролын салбарт давхардсан тоогоор СОБ-д буюу сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг яашил 3463 хүүхдийг хамруулж ерөнхий боловсролын сургууль 7890, за дээд сургууль 2990, мэргэжлийн сургуульд үйлдвэрлэлийн төвд 106451 хүнийг тус хамруулж 120 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. За тэр энэ мэтчлэн эрүүл мэндийн салбарт 68 тэрбум төгрөг, за спортын салбарт 74 тэрбум төгрөг, урлагийн салбарт 40 тэрбум төгрөг, за байгаль орчны салбарт 45 тэрбум төгрөгийг тус зарцуулан ажилласан байна. За мөн Орхон аймгийн хөгжилд нэгийн хорооллын дэд бүтэц, за метал таун хорооллын халуун хөдөн ус буюу шугам шилжээний ажил, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр, за орон сууц төсөл хэрэгжүүлэх гэх мэтчлэн нэлээд олон ажлуудад нийтдээ 91.5 тэрбум төгрөгийн зардал гарган хийж гүйцэтгэж орон нутагтаа хөлөөлөө өгсөн байна. Булган аймагт мөн саяны хэлдэг чиглэлүүдээр 33.7 тэрбум төгрөгийн нийгмийн хариуцлагын хувьд ажлуудыг хийсэн. За эндээс хамгийн сүүлд хийсэн ажлуудыг хэлэх юм бол Эрдэнэт хялганд чиглэлийн 64 км-ийн автозам, за Эрдэнэт хотыг цэвэр усаар хангадаг цэвэр ус хангамжийн 3 дугаар шугамыг 124.5 тэрбум төгрөг, за Орхон аймгийнхаа хэмжээнд зам засвар шинээр зам тавих ажил 50 тэрбум төгрөгийг тус зарцуулаад ажиллаж байна. За энэ мэтчлэн Эрдэнэ төлөвлөрийн орон нутагтаа болон Монгол улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлага цаашид ингээд зогсчихгүй үргэлжлээд явагдана. Эрдэнэт шинэ илгээлт төслийн хүрээнд түрүүн засаг даргын илтгэлд гарсан 12 төслийн 6 төслийн Эрдэнэ төлөвлөр дангаараа хийж хэрэгжүүлэх юм үүрэг хүлээгээд явж байна. За нэгдүгээр уулуурхай металл уур химийн үйлдвэрийн цогцлборыг үйлдвэр технологийн паркийн хүрээнд барьж байгуулна. За зэсийн баяжуул хайлуулах боловсруулах үйлдвэрээ барина. За металл машин уулуурхай машинт үйлдвэрлэлийг буюу Эрдэнэт машин цогцлборыг барьж байгуулах. Сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцлбор хотхон үүсмэл ордыг үржигтэй ашиглах төсөл хаягдлын шин санг барьж байгуулах гэх. Энэ том 6 төслүүд дээр Эрдэнэ төлөвлөр хөрөнгө санхүү, за инженеринг, за мэргэжлийн удирдлагаар хангаж ингээд ажиллана. За ингээд уулуурхай металл уур химийн үйлдвэрийн цогцлборыг үйлдвэр технологийн паркийг барьж байгуулахаар Орхон аймгаас 1217 га газрыг олгож улсын тусгай хэрэгцээнд авч өнөөдрийн байдлаар тэнд үйлдвэр технологийн паркийн дэд бүтцийг барьж байгуулах ажил ийд өрнөж байна. За аливаа үйлдвэр технологийн паркийг барьж байгуулахын оролдлого бол Эрдэнэт хотод болон Монгол улсын хэмжээнд хэд хэдэн удаа болсон. Дэлхийн өндөр хөгжсөн орнуудаар яваад үзэж байхад энэ үйлдвэр технологийн паркийг барьж байгуулсан туршлагаас харахад нэгдүгээрт бол дэд бүтцийг хамгийн түрүүнд бий болгодог ийм туршлагатай. За Эрдэнэт хотод
За Монгол улсын хэмжээнд үйлдвэр технологийн паркийн хүрээнд ямар нэгэн одоо жижиг дунд үйлдвэрлэл барьж байгуулах, хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын нэгж аж ахуйн нэгж байгууллагууд ирээд асуудаг хамгийн эхний асуулт бол тэр газар чинь юу байгаа юм бэ? Ус дулаан байгаа мó, цахилгаан байгаа мó? За цэвэр бохир усны шугам нь байгаа мó? Энийг яаж хангах юм бэ гэдэг энэ дэд үтсийн асуудлуудыг их ярьдаг. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр технологийн паркийг Монгол улсын хэмжээнд жишг одоо ийм парк байгуулахын тулд маш зөв зохион байгуулалтаар ажиллаж байгаа. Тэгэхээр ингээд нийтдээ 68 сая долларын хөрөнгө оруулалтаар үйлдвэр технологийн паркийн дэд үтсийн ажлуудыг барьж байгуулж байна. Авто замын барилга угсралтын ажил өнөөдөр 44.5% гүйцэтгэлтэйгээр 4.2 сая долларын хөрөнгө оруулалтаар явж байна. За дараа нь төмөр замын барилга байгууламжийн 1-р ээлж нь 87% гүйцэтгэлтэй 4.5 сая долларын хөрөнгө оруулалтаар явж байна. За тусгай хэрэгцээний газрын хамгаалтын бүс буюу одоо үйлдвэр технологийн паркийн гадна хил хязгаарыг тогтоож хашаа барьж байгаа 92% гүйцэтгэлтэй за 1.1 сая долларын хөрөнгө оруулалттай. За цахилгаан хангамжийн ажил бол шинэ дэд станцыг барьж байгуулах ажил одоо яг тендер шалгаруулалтынхаа ажил дээр нэг гүйцэтгэгч сонгон шалгараад гэрээ байгуулах шатндаа явж байна. Нийтдээ 46.1 сая долларын хөрөнгө оруулалтаар энэ ажлыг хийж гүйцэтгэн. За усан хангамж ариутгал татваргын ажил эхэлсэн 12 сая долларын хөрөнгө оруулалттай өнөөдрийн байдлаар 64% гүйцэтгэлтэй явж байна. Энэ ажлуудаа бид нар 2025 онд багтаагаад дуусгах ийм төлөвлөгөөтэй явж байна. За үйлдвэр технологийн паркийн хүрээнд 1-р зэсийн бажимал хайлуулах боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна. Молибдены бажимлыг боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна. Кабель утасны үйлдвэрийг барьж байгуулна. Зэс нунтгийн үйлдвэрийг барьж байгуулна гэсэн ингэж төлөвлөгөөтэй байна. Үүнээс гадна хувийн хэвшлүүдэд зориулсан тусгай бас газрыг төлөвлөж байгаа. Тэн дээр хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалтаар бас жижиг дунд үйлдвэрүүдийг барьж байгуулах нөхцөл боломжоор нь бас хангаж байна. Зэсийн бажимлыг хайлуулах боловсруулах үйлдвэрийг бид нар 124 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтайгаар техник эдийн засгийн үндэслэлийг хийж боловсруулад байж байна. За молибдены бажимл бол ачигддаг. Гэхдээ та бүхэн сонирхуулаад хэлэхэд уурхай гүнзгийс геолог хайгуулын нөхцөл хүндэрж байгаа энэ цаг үед молибдены баяжуулалт бас тодорхой хэмжээгээр хүндэрдэг. Дагалдах хорт элементүүдийн агуулмж өсдөг. Тэгэхээр энэ агуулмжийн өсөлтөөс хамаарч олон улсын хил гайлаар нэвтрэх хоригт ордог. Тийм учраас дараагийн шатны процесс буюу молибдены баяжуулыг боловсруулж хил гайлын хориггүйгээр олон улсын хориг торгуулгүйгээр экспортод гаргахын тулд дараагийн ферромолибден үйлдвэрлэх энэ үйлдвэрийг барьж байгуулахаар төлөвлөж байна. За энийг барьснараа дээрэс нь молибденыхаа бажимлаас гадна 1500 кг буюу тонн 500 г ирэнийг бас тусад нь ялгаж нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлэхээр эдийн засгийн хувьд тооцож инженерингийн судалгаануудыг хийсэн болно. Кабель утасны үйлдвэр Монгол улсад хэрэглэгдэж байгаа кабель утаснууд бараг 100% гэж хэлж болно импортоор орж ирж байна. За Эрдмийн гэдэг хувийн компани тодорхой хэмжээгээр кабель утас үйлдвэрлэж байгаа. Нөгөө талаар Монгол улсад ганц нэгэн үйлдвэрүүдийг тооцох юм бол нийтдээ Монгол улсын нийт хэрэгцээний 3-4% одоо кабелийг бол үйлдвэрлэж байна. Цаана нэг 95-97% кабель бол 100% импортоор орж ирж байна. Энэ импортыг орлох үйлдвэрийг Эрдэнэт үйлдвэр технологийн паркийн хүрээндээ хийж хэрэгжүүлэхээр техник эдийн засгийн үндэслэлийг хийж боловсруулад хөрөнгө оруулалтыг 21.7 сая долларын хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөж байна. За зэсийн баяжмал зэсийн одоо катодын зэс маань дэлхийн одоо зах зээл дээр эдгээр critical mineral-ийн төвшөнд зарагдаж байгаа ч гэсэн цаашдаа зэс нунтаг үйлдвэрлэх энэ хай-тек гэж ярьдаг нарийн өндөр технологи боловсруулдаг үйлдвэрүүдийн төвшөнд нунтаг зэсийг одоо худалдаж авах
нундаг зэсийн хэрэгцээ бол их өсөх ийм хандлагатай байна. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэр зэс нундаг үйлдвэрлэх энэ үйлдвэрийг барьж байгуулах ажлыг төлөвлөж байна. За нэг 10 орчим сая долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Техник эдийн засгийн үндэслэлүүдийг хийж байна. За нөгөө талаар хэлэхэд энэ катодын зэс үйлдвэрлэдэг эрдмийн ачид их ихт нөгөөх нь зэс эрдний хувь гээд 3 одоо хувийн хэмшил Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа та бүхэн мэдж байгаа. За Эрдэнэт үйлдвэр өөрийнхөө одоо стратеги төлөвлөлт дунд хугацааны хөгжлийн хөтөлбөртөө 4 дахь одоо зэсийн одоо катодын зэс үйлдвэрлэх SXEW гэж ярьдаг мэргэжлийн хэлээр энэ уусган баяжуулах технологиор катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг төлөвлөж байсан. За Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулан төлөвлөсөн байсныг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрийг бол Эрдэнэт үйлдвэр барьж байгуулахыг зогсоосон. Яг энэ шийдвэр өнгөрсөн 3 дахь өдөр засгийн газрын хуралдаанаар орж засгийн газрын тогтоол гарсан. За энэ учир шалтгаан юу гэвэл төр буюу Эрдэнэт үйлдвэр хувийн хөвшилтийгээ бас өсөлдөхгүй. Тэгээд ч одоо Эрдэнэт үйлдвэрийн зэсийн эсэлдсэн хөдрийн нөөц гэдэг юм бол хязгаартай. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр өөрөө ийм үйлдвэр барьчих юм бол өөрийгөө хөдрөөрөө хангаад нөгөө хувийн хөвшлүүдээ бас хааж боох асуудал одоо гарнаа. Тийм учраас хувийн хөвшлийн хөгжлийг одоо хааж боохгүйгээр өрсөлдүүлэхгүйгээр энэ 3 үйлдвэр нь ажиллагээ гэдэг ийм шийдвэрийг засгаас гаргаж тогтоолоор одоо албадсан. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр бол энэ катодын зэсээр дараагийн өндөр түвшний үйлдвэрлэлийг барьж байгуулах энэ инженерингийн ажлуудыг бас хийх зүйтэй гэдэг ийм зарчмын шийдэл гарсан учраас энэ 3 үйлдвэр бол за одоо нэрээр нэлээд хувийн хөвшлүүд бол цаашдаа энэ катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрүүд бол хэвийн хэмжээнд ажиллаад явах боломжтой болж байна. За зэсийн баяжуул хайлуулах боловсруулах үйлдвэрийг товчхон та бүхэнд мэдээлэгчээ. Энэ Эрдэнэт үйлдвэр маань 560-аас 570 мянган тонн зэсийн баяжмалыг гаргаж байгаа. За энэ дотор байгаа зэсийн хэмжээ маань миний түрүүн хэлдэг 120-аас 125 мянган тонн цэвэр зэс агуулж байгаа. Тэгэхээр энэ хайлуулах үйлдвэр барьчих юм бол бид нар энэ зэсийн цэвэр зэсээ үйлдвэрлэхээс гадна 182 мянган тонн элементийн хөхөр үйлдвэрлэнэ. За энийг дэлхийн зах зээлд борлуулна. 11.8 мянган тонн хөхрийн хүчил гаргана. За энэ хөхрийн хүчлээ энэ зэсийн катодын зэс үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд өгөх боломжтой. Одоо бол 100% импортоор авч байгаа шүү дээ. Мөн одоо тэр ураны үйлдвэр ашиглалтанд орох юм бол тийшээ өгөх боломжтой. За 72 кг жилдээ 72 кг ийм алтан голдмаа нэмэлтээр гарах боломжтой. 38.2 мянган тонн мөнгөн голдмаа гарах нэмэлт борлуулалтыг олох юм боломжтой болох юм аа. За энэ ажлаа техник эдийн засгийн үндэслэлийг бид нар 2024 оны 8 сард үндсэндээ хийж батлаад элементийн хөхөр үйлдвэрлэх туршилтын үйлдвэрээ барьж хятад улсын Шинжаан мужид барьж байгуулад туршилтын үйл ажиллагаагаа явуулсан. Одоо тэгээд энэ зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийг тендер шалгаруулалт Монгол улсын эрс баялаг уул уурхай яамн дээр төвлөрөөд одоо ингээд явж байна. За машин үйлдвэрлэл дээр би товчхон гэдэг. Ер нь нэг автомашин үйлдвэрлэгч байгаа юм шиг хүмүүс ойлгодог. Уул уурхай машин үйлдвэрлэл гэдэг нь уул уурхай салбарт хэрэглэгддэг үндсэн тоног төхөөрөмжүүдийн эд анги сэлбэг хэрэгсэл үндсэн эд ангиудыг хийх бол энэ машин үйлдвэрлэл. Тэгэхээр Монгол улсын эдийн засгт уул уурхай эзэлж байгаа хувь бол 95%. Монгол улсын уул уурхай үйлдвэрүүдийн үндсэн сэлбэг хэрэгсэл 100% импортоор орж ирж байна. За манай засвар механикийн завод бол импорт орлого бүтээгдэхүүнийг хийж эхэлсэн. За энэ утгаараа уул уурхай салбарт сэлбэг хэрэгслүүдийг хийн. За дараагийн шат бол мэдээж автомашин буюу ачааны автомашин угсрах энэ үйлдвэрийг барьж байгуулах боломжтой техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн болно. Сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцлбор хотхоныг 50000 оюутнуудтайгаар
417 багш ажилтнтай 15 барилга байгууламжтайгаар хийхээр 265.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөд явж байна. За Эрдэнэт бүс нутгийн бүсийн хөгжлийн одоо энэ хүрээнд аж үйлдвэржилтийн одоо үндэсний төв байгаар Эрдэнэтийг тооцоолж байгаа. За эндээ уул уурхай мэргэжлийн ажилтнуудыг бэлтгэх үндэсний одоо сургалтын төв одоо Эрдэнэтед бий болох нэ. Энэ утгаараа Эрдэнэтед сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн зохицолгыг барьж байгуулах ажил Эрдэнэт үйлдвэрийн санхүүжилтээр хийх гэж байна. За үүсмэл ордыг ашиглах төсөл би түрүүн тодтогод хэлцэндээ эрдмийн ачид ихтэс эрдний хувь энэ хувийн хвшлийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллана. Гэхдээ хүдрээр хангах асуудлыг аль нэг компанид нь давуу ирэх болохгүйгээр бүгдээрэнд нь нийжил тэгш нөхцөлтөөр одоо ингээд олгоод явдаг энэ зарчим руу шилжинэ. За яг өнөөдрийн байдлаар бол хувийн хвшлийн компаниуд овоолгуудыг одоо эзэмшээд авцсан энэ манай овоолго, энэ тэдний овоолго гэх мэтлэнгээр одоо ингээд байж идэг. Тэгэхээр энэ овоолгууд бол стратегийн ордын холбоорлолтын явцад гарсан овоолго учраас засгийн газрын шийдвэрээр ижил тэгш нөхцөлтэйгээр одоо энэ хувийн хвшлүүдэд олгох нэ. Эрдэнэт үйлдвэр ажиллаад 46 жилийн хугацаанд хаягдлын сан гэж ярьдаг одоо та бүхний сайн мэддэг хиймэл нуур буюу нөгөө цагаан тоос босдог энэ орчныг бол хаягдлын сан гэж ярьдаг. Энд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум тонн хөдөр боловсруулахад боловсруулсан хөдрийн 98% нь тэнд очиж хоригдлогдож байгаа. Зэс молибдены баяжмлаа зөвхөн 2%, одоо 2 хүртэл гэж хэлж болно. 1.8-аас 2% бид нар экспортын бүтээгдэхүүн баяжмал болгож авч байгаа. Тэгээ уурхайчдыг уул нүүлэгдэг гэж ярьдаг. Тэгэхээр энэ уулыг энд байсан уулыг тэнд авч нутаг хэлбэрээр хурааж байгаа нь бол одоо гидэр техникчдийг саруулж яана гэдэг энэ том хаягдлын аж ахуйн одоо сан. Энэ одоо 1320 метрийн далайн төвшин дээр дүүрч байгаа. Альва сав одоо дүүрдэг штэ. Тэгэхээр энэ дүүрч байгаа. Өнөөдөр яг 1306 метр дээр байна. 1320 дээр дүүрнэ гэдэг бол цаашдаа нэг 12-аас 14 метр өндөрсгöd дуусна. Тэгэхээр энэ хугацаа бол цаашдаа одоо өнөөдрөөс эхлээд 10 жилийн хугацаа байна. Энэ 10 жилийн хугацаанд бид нар шинэ хаягдлын сан барьж байгуулах ажлыг төлөвлөөд газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. За Орхон аймаг Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар шийдвэр гарч ойролцоогоор нэг 7048 га газрыг хаягдлын сан барьж байгуулах улсын тусгай хэрэгцээнд гаргаж өгсөн. Газрын зөвшөөрөл техник эдийн засгийн үндэслэл холбогдох бусад зөвшөөрлүүд хийгдээд бүтээн байгуулалтын ажлууд нь тендер зарлагдаад ингээд явж байна. За иймэрхүү зүйлүүдийг одоо бас хэлий цаг болж явах шиг байна. Тэгээд олон энэ 6 төслийн хүрээнд хийгдэж байгаа энэ ажлуудыг нийтэнд дүгнэж хэлэх юм бол техник технологийн шинжилэл хийснээр одоо Эрдэнэт үйлдвэрийн хөдөр олборлолтын зардал өнөөдрийнхөөс 20% буурна. Баяжмал гаргах баяжуулалтын зардал 10% буурна. Ингэснээр үйлдвэрийн ашигт ажиллагаа хэвийн хэмжээнд урт хугацаанд тогтвортой явна. За Эрдэнэтийн аваа орд газар буюу Эрдэнэт үйлдвэр ажиллах тогтвортой нөхцөл байдлыг бас 55 жил, дээрээс нь нэмэх 10 жил гээд 65 жил цаашлаад 70 орчим жилээр одоо сунгах нь 1145 ажлын байр шинээр бий болно. За улс орон нутгийн төсөвт 7 жилдээ 727 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. За байгаль орчинд сөрөг нөлөөлөл багтай хариуцлагатай уулуурхайг хэрэгжүүлснээр боловсруулах үйлдвэрүүдийг Монгол улсын хэмжээнд бий болгож үргэлжлүүлэн хөгжүүлэхийн эхлэл суурьуудыг тавина. Засвар механикийн заводдоо Монгол улсын эдийн засгт хувь нэмэр болох импорт орлого бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн за нэмэн өртөг шингэсэн товарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэ. За энд Орхон аймаг, Булган аймаг, за хойд бүсийн төвөөс ирж ажиллах мэргэжилтэй ажилтнуудыг эндээ бэлтгээд гадаадд сургаад ингээд дараагийн ажлын байрууд шинээр бий болно гэдгийг хэлэхэд таатай байна. Анхаарал хандуулж сонссон та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.